нийслэлийн хэмжээнд гэж байгаа бол энэ чинь одоо улсын хэмжээнд л байгаа лабораториудын хамгийн том лаборатори ханах. Манган лабораториуд ингэ тийм ээ. За хамгийн анх байгуулагдсан одоо магадлал эдгэн гэсэн лаборатори. Тийм учраас одоо энэ нийт ард иргэдэд бид үнэхээр одоо миний эзэж байгаа хүнс хүнсний бүтээгдэхүүн, жимсгэн бүх төрлийн бараа бүтээгдэхүүнүүд яг одоо аюулгүй байж чадж гэнэ үү гэдэг дээр хүн болгон одоо эргэлзээтэй байна шүү дээ. Яг энд одоо нийслэлчүүдийн ч бай нийт монголчуудын идэж ууж байгаа бараа бүтээгдэхүүний хүнс хүнсний бүтээгдэхүүн одоо ус хөрсний шинжилгээний одоо нийлэх нь хийгдэж байгаа энийг таадаас асуу. Гэхдээ энэ дээр одоо та нарыг буруутгах гэдэг юм уу? Нэг бол энэ нэг үүсгэх гэдэг юм биш. Яг бодиттой нөхцөл байдал юу вэ гэдгийг бид энэ стандарт гэдгийг чухалчлаад байгаа учраас хүн бүхэнд зөв мэдээллийг өгөх бид юуг чадаад байгаа, юуг чадахгүй байгаа, юуг шинжлэх ёстой юм. Юун дээр нь одоо анхаарах ёстой, ямар арга хэмжээг ямар хугацаанд авч ажиллах ёстой. Энэ лаборатори гэж байх нь одоо тодорхой бөгөөд хамгийн чухал байгууллага учраас бид юугаар дэмжих ёстой. Тэгэхээр одоо ингээд энэ стандартын байгууллага түүний гол амин сүнс нь энэ лаборатори болчихсон шүү дээ. Тэгэхээр та бүхэн маань энэ дээр одоо өшөө бидний зүгээс анхаарах юмнууд юу байж болох вэ? Одоо засгийн газарт би бас ойрхон энэ асуудлыг танилцуулж энэ хүн хүчний хувьд сайжруулах хэрэгтэй байна, нэмэгдүүлэх хэрэгтэй байна те хүчин чадлын энэ тоног төхөөрөмжүүд одоо энэ өрөө савнаас эхлээл одоо яг стандарт хангаж явах хэрэгтэй байгууллагын амин чухал байгууллага нь стандартаа өөрөө хангаж гэнэ үү гэдэг чинь эндээс л олж эхлэх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр энэ байгууллага одоо яаж хордож одоо бас нэг атайхан болгох вэ? Та бүхний ажиллах орчин нөхцөлийг яаж сайжруулах вэ те? Өшөө одоо иргэдэд ямар зүйлүүд дээр бид хангах уу гэдэг ажил цаашаа ингэж хийгдээд явна. Тэгэхээр та бүхнээс шаардлагууд хүртэл улам нэмэгдэх байхгүй. Улам өндөр болно. Одоо бид биш. Хэн нэгэн хаяа нэг ирж өштэй хүн болгон иргэн бүхэн шаарддаг эвэл цаг үе ийм одоо өдөр тутмын ажил амьдралын хэмнэлтүүд оруулах гэдэг. Тэгжээж бид аюулгүй байдлаа хангана. Тэгжээж бид өссөн орчноо бий болгоно аюулгүй. Ингэжээж бид нөгөө өссөн хөгжилдөө хүрэх боломж бүрдэх гэдэг шүү дээ.